Өглөө төлбөртэй хамтаага та бүхэндээ баярлалаа. Тэгш боломж тэгш хариуцлага болон 7 хоног бүрийн баасан гарагт өглөө хөтөлбөрөөрөө тогтмол та бүхэнд хүрэхсээр байгаа лээ. За, гендрийн тухай тогтоомж, хууль, бодлого болоод олон нийтийн ойлголт, мэдээллийг нэмэгдүүлэх зорилготой энэ булангийн өнөөдрийн дугаараар бид гендрийн мэдрэмжтэй төсөвлөлт сэдвийг хөндөж байна. Ингээд булангийн хөтлөгчөөр инх баяр ажиллаж байна. Монголын үндэсний олон нийтийн телевизийн өглөө хөтөлбөрийг үзэж суугаа эрхэм хүндэт үзэгчид та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргье. Гендрийн үндэсний хорооноос санаачлан тэгш боломж тэгш хариуцлага болонгийнхаа 7 дахь дугаарыг гендрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг хэрхэн ойлгох, хэрхэн төлөвлөх, за хэрхэн хэрэгжүүлэх талаарх дугаар маань эхлэхэд бэлэн болоод байна. Ингээд та бүхнийг анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Гендрийн мэдрэмжтэй төсөвлөлт энэ сэдвийг бид нар ярихын өмнө яагаад энэ агуулгыг бид нар ярих шаардлага хэрэгцээ бас бидний өмнө тулгараад байгаа вэ гэдгийг та бүхэнтэй товчхон байдлаар сэрүүлэхийг хүсэж байна. За, гендрийн эрхтгч байдлыг хангах тухай хуулийг Монгол улс 2011 онд баталсан. За, энэ хуулийн дээр болвол маш тодорхой болвол 3 заалтыг тусгаж өгсөн. За, энэ нь болвол өнөөдөр бид нар гендрийн төрийн бодлогын түвшинд хууль тогтоомж батлахад бид нар энэ гендрийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх, за хөгжлийн бодлого төлөвлөлт, нийгмийн эдийн засгийн үндсэн чиглэл, салбарын бодлогуудыг бид нар төлөвлөхдөө гендрийн төсөвлөлтийн арга зүй аргачлалыг нэвтрүүлэх, за орон нутагт болоо гендрийн дэд хөтөлбөр үйл ажиллагааны төлөвлөгөөг бид нар батлан хэрэгжүүлэхдээ урьд үнд суурилсан төсвийн төлөвлөлтийг зохион байгуулах гэсэн маш тодорхой заалтуудыг тусгасан байдаг. Тэгэхээр энэ хуулийг өнөөдөр үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд бид нар өнөөдөр төрийн байгууллага 5,000 гаруй төрийн байгууллага, үндэсний хэмжээнд 200 гаруй 10,000 орчим төрийн албан хаагчид, за тэр дундаа хувийн хвшлийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагад гарцад биш орцод суурилсан төсвийн төлөвлөлтийг үндэсний хэмжээнд зохион байгуулах юм хэрэгцээ шаардлага бол бидний өмнө ирж байгаа. Тэгвэл өнөөдөр гендрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг практикт илүү ямар байдлаар уялдуулж ойлгож байгаа вэ гэдгийг та бүхнийг дэлгэцний харахыг бол хүсэж байна. За, нэгдүгüүрт нь дэлхийн доктортой хөгжлийн зорилт 2030 тэр дундаа гендрийн тэгш байдлыг хангах 5 дугаар зорилтын хүрээнд болвол охид эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх, тэр дундаа эдийн засгийн оролцоо чадварыг нэмэгдүүлэх гэсэн үндсэн гол зорилгын хүрээнд дэлхийн улс орнууд болвол эмэгтэйчүүдэд нөөц баялагын зохих боломжуудыг тэгш хуваарлах, энэ боломжоос тэгш хүртэх гэдэг байдлаар өнөөдөр гендрийн мэдрэмжтэй төсөлтийг илүү онцлог яг энэ агуулгаар бол явж байна. За, 3 дахь бас нэг онцлог агуулга бол өнөөдөр эдийн засгийн бодлогыг боловсруулахад иргэний нийгмийн байгууллагын гүйцэтгэх үүргийг бас тод томруулнаар оруулах байдлаар, өөрөөр хэлбэл төрийн тодорхой чиг үүргийг төрийн бус иргэний нийгмийн байгууллагаар гүйцэтгүүлэх гэсэн хуулийн чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд бол энэ гендрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг бас төлөвлөж байгаа ийм практикууд харагдаж байна. За, дөрөвдүгüүрт нь бол бид нар энэ эдийн засаг нийгмийн бодлогын үр нөлөөний уялдаа холбоог харгалзах. Өөрөөр хэлбэл бид нар хичнээн эдийн засаг өнөөдөр улс орны хувьд эдийн засгийн хөгжлийг манлайлан ярьж байгаа боловч хүн өнөөдөр амьдарч байгаа нийгэмд нэмт шаардлагатай байгаа нийгмийн дэд үтсийн асуудлууд байж байгаа. Боловсрол, эрүүл мэнд, суур, хөдөлмөр эрхлэл. Тэгэхээр энэ асуудал дээр бид нар өнөөдөр яг эдийн засгийн үр өгөөжийг нийгмийн салбаруудад бид нар тэгш уялдаатай хүртээмжтэй байдлаар хүргэх энэ асуудал дээр бол гендрийн мэдрэмжтэй төсвийн илүү уялдах үйл ажиллагаанууд маань зохион байгуулагдаж байгаа. Дээч бидний үндсэн зорилго болох доктортой хөгжлийн үндсэн зарчим болох энийг ч орхитуулахгүй нийгмийн хөгжил дэвшлийн төлөө өнөөдөр гендрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг практикт эдгээр агуулгын хүрээнд улс орнууд өргөн дэлгүүр байдлаар бол ашиглаж хэрэгжүүлж байгааг бол та бүхэнд харагдаж байна. За, дараагийн нэг зүйл бол ер нь бол гендрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг макро болон микро түвшинд боловсруулах аргачлалууд маань өөрөө байдаг. Ерөнхийдөө бид нар ингээд та бүхэнд томилоод харуулах юм бол макро аргачлалын түвшинд бол бид нар төрийн бодлогод бол гендрийн дүн шинжилгээ хийх байдлаар, тэтгэврийн тогтолцоонд гендрийн дүн шинжилгээ хийх байдлаар, за мөн цаг ашиглалт дүн шинжилгээ хийх байдлаар өнөөдөр гендрийн мэдрэмжтэй төсөөлтийг макро түвшиндээ бол бид нар эдгээр бол аргачлалыг бол хэрэглэх байдлаар харж байгаа. Тэгэхээр эндээс бас би хамгийн гол нэг харах гээд байгаа зүйл юу гэхээр бид нар ер нь төсөөлөлтөд хамгийн энгийн байдлаар ерөөсөө гарц буюу үр дүнд суурилсан гэдгээр илүү ойлгочих хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр үр дүнд суурилна гэдэг нь юу яриад байгаа вэ гэхээр өнөөдөр тэтгэврийн тогтолцоон гендрийн дүн шинжилгээ хийх, энэ өөрөөр хэлбэл хөсгөө хөдөлмөрийн асуудал ярьж байгаа. Ижил үн цэнд бүхий ажилд адил тэнцүү цалин олгох зарчмыг. За, үндэсний статистикийн хорооноос бол маш тодорхой нэг том
судалгаануудыг бол хийгээд бас дадал болж байна. Энэ өөрөө цаг ашиглалтын судалгаа. Тэгэхээр өнөөдөр ямар цагийг бид нар ямар үйл ажиллагаанд илүү зарцуулаад байна? Тэр нь өөрөө эдийн засгийн үнэлэмжээрээ агуулгаараа үнэлэгдэж байгаа юу гэдэг өөрөө бас асуултын тэмдэг. Тэгэхээр өнөөдөр энэ төсөөлөлт гэдэг бол яг л үр дүнд суурилсан хин илүү хөдөлмөрлөж илүү цаг хугацааг бол зарцуулж байгаа. Тэрний эдийн засгийн одоо үнэлэмж нь өөрөө тэр хэмжээндээ дүүцгүүц байх гэсэн агуулга нь өөрөө гендрийн мэдрэмжтэй төсөөлтийн аргачлалаар болов дэмжигддэг гэдгийг бас тодотгож хэлхийг хүсэж байна. За ингээд та бүхэндээ өнөөдрийн гендрийн мэдрэмжтэй төсөөлтийн бас асуудлаар Монгол улс олон улсын өмнө бас тодорхой үр хүлээснийхаа үр дүнд төсөв санхүүгийн асуудал хариуцсан сангийн яамнаас маань бас энэхүү одоо үндэсний хэмжээний аргачлалыг үндэсний хэмжээнд бий болгох чиглэлд бол хүчин чармаалтыг гаргаад ажиллаж байгаа. Тэгэхээр энэ асуудлаар бол сангийн яамны санхүү төсвийн судалгааны газрын дарга залбаа дарга маань өнөөдрийн бас өглөө хөтөлбөрийн маань энэ болонгийн маань зочноор оролцож байгаа. Ингээд залбаа даргаагаа урья. Бидний урилгыг хүлээн авч өнөөдрийн болонгийн маань зочноор оролцож байгаа залбаа даргатаа баярлалаа. Тэгэхээр залбаа даргаас тодруулах нэг хоёр асуулт байгаа. За юуны өмнө сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд тэр дундаа харьяа байгууллагуудад хэрэгжих гендрийн бодлого маань 16-аас 24 он хүртэл хэрэгжихээр батлагдсан. Тэгэхээр энэ бодлогод болвол гендрийн мэдрэмжтэй төсөөлөлтийн аргачлалыг боловсруулад үндэсний хэмжээнд одоо нэвтрүүлэх турших гэсэн энэ ажил маань өөрөө багтцсан байгаа. Тэгэхээр энэ ажлын маань өнөөдөр үр дүн ахиц бас ямар байгаа талаар та биднэрт мэдээлэл өгөөч. За баярлалаа. Ер нь сангийн яамны буюу төсвийн бодлогын гол зорилго бол бид нар ингээ хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээг хангахад л тэгээд тэрэнд одоо зорилтыг хангахад чиглэсэн хамгийн сайн бодлогыг боловсруулахад оршиж байгаа. Тэгэхээр нөөц бол хязгаарлагдмал нөгөө талдаа бидний одоо хэрэгцээ шаардлага бол хязгааргүй байгаад байна. Тэгэхээр нийгмийн бүлгүүд олон талдаа нийгмийн бүлгүүд эрэгтэй эмэгтэй энэ олон нийгмийн бүлгүүдэд хүмүүсийн хэрэгцээнд нь яг тохирсон тэдний ялгаатай хэрэгцээг нь олж таньсан төсөвлөлтийг нэвтрүүлэх асуудал бол ерөнхийдөө гендрийн мэдрэмжтэй төсөвлөлт гэж ойлгож байна. Тэгээд гендрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн хүрээнд бол дэлхийн банктай хамтраад сангийн яам манлайлаад бид нар үндэсний хэмжээний ийм аргачлал нэвтрүүлэх үйл ажиллагааг бол эхлүүлээд явж байна. Тэгээд сангийн яамныхаа эрхлэх асуудлын хүрээнд харьяа байгууллагуудынхаа хүрээнд бид нар өөрийнхөө хэмжээний стратегийг баталсан. Стратегийнхаа хүрээнд бол бид нар нэлээд олон ажлуудыг бас хийж хэрэгжүүлж байгаа. За эхний ээлжинд бол бид нар хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, боловсрол шинжилгээ ухааны яамнаас 2 хөтөлбөр сонгож аваад тэрэн дээрээ аргачлал туршилтын үйл ажиллагааг бол эхлүүлсэн. За эхлүүлэхэд бол мэдээж хамгийн түрүүнд бол бид нар гендрийн дүн шинжилгээ хийх хэрэгтэй болно. Бидний үнэхээр төсөлж байгаа тэр хөрөнгө яг тэр ялгаатай хэрэгцээнд эрэгтэй эмэгтэй хүмүүс ялгаатайгаар очиж чадж гэнэ үгүй юу гэдэг үүршин хэрэгтэй хүртэгчдийнх нь дүн шинжилгээг хийхэд биднэрт бас тодорхой хэмжээний одоо сорилт учирч байна л да. Яагаад гэвэл Монгол улсын хэмжээнд үндэснийхээ хэмжээнд бид нар тийм үр шим хүртэгчдийн хүүсээр ангилсан мэдээлэл бас тэр болгон байхгүй. Тэгэхээр бидний ингээд төсөлж байгаа мөнгө маань зарцуулалт маань тэр хүмүүстэй яг эрэгтэй эмэгтэй хүмүүс тэр нийгмийн бүлгүүдэд ялгаатай байгаа хэрэгцээнд нь яг ингэж очиж гэнэ үү гэдгийг дүн шинжилгээ хийхэд хэцүү болж эхэлж байгаа. За энэ бол бидний ихний бэрхшээл байв. За тэгээд энийг бол бид нар мэдээж үндэсний статистикийн хороотойгоо хамтраад гендрийн одоо хүүсээр ялгалсан мэдээллүүдийг гаргаж авах тал дээр хамтарч ажиллаж байгаа. За ингээд дараагийнхаа нь асуудал болоод ирэхлээр за ингээд төсөв хөтөлбөрийг ингээд боловсруулахаар ингээд зохиохдоо тухайн яам одоо тухайн албан хаагч маань гендрийн нүдээр харж чадж байгаа юу? Энийг гендрийн бодлого одоо хууль дүрм бодлого шийдвэртэйг нийцж байгаа юу гэдгийг яаж харах вэ гэдэг ихлэхээр бас тодорхой хэмжээний чадах бэхжүүлэх асуудлууд бол гарч ирж байна. За тэгэхээр өнгөрсөн жилүүдэд болохоор бид Дэлхийн банктай хамтраад ерөнхийдөө энэ гендрийн мэдрэмжтэй төсөөлөлтийг төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт шалгалтын дээр яаж хэрэгжүүлвэл зохилтой вэ гэдэг дээр бол аргачлал батлуулаад тэгээд тэрнийхээ дагуу үйл ажиллагаа бол хийж байна. За энэ хүрээнд бол та өөрөө мэдж байгаа бид нар үндэсний шинжээч нарт нэлээд олон байгууллагуудад үе шаттай шат дараалсан сургалтуудыг хийж эхэлсэн. Тэгэхгүй болохоор хүмүүс бол бас яг ингээд гендер гэдэг үгээ мэдчихээн төсөөлт гэдэг үгээ мэдж байгаа боловч энэ хоёрыг нийлээд яг юу харах хэрэгтэй байх юм бэ? Энэ төсвийн төлөвлөлтийг хийхдээ бид нэр гендрийн нүдээр харна гэдэг нь яг юу хэлэх хэрэгтэй вэ гэдгийг бас тодорхой ойлгож авах хэрэгцээтэй болж ирж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр талд нь чиглэсэн нэлээд олон сургалтуудыг бас
хийсэн. Төсвийг одоо төлрүүлээд тийм ээ ахаад өөрөөр хэлбэл одоо хуваарлах ажлууд тодорхой хийгдэж байна шүү дээ. Төрийн захиргааны төв энэ асуудлыг эрхэлсэн байгууллага. Тэгэхээр үнэхээр өнөөдөр бид нар төсвийг одоо орцод биш гарцад буюу үр дүнд суурилсан байдлаар боловсруулахад үндэсний хэмжээнд бол одоо төсвийн бүх байгууллагууд дээр гол ганц чиглэл өгдөг одоо манлайлал үзүүлдэг сангийн ам. Тэгэхээр сангийн амны яг одоо таны хэлээд байгаа үнэхээр бид нарт бас үндэсний чадварыг одоо нэмэгдүүлэх шаардлага хэрэгцээ бий болоод байна. Тэгэхээр өнөөдөр бол хоёр яамн дээр энэ ажил маань ингээд туршигдаад явж байна. За одоо бид нар хизээнээс эхлээд ер нь үндэсний хэмжээнд бүхий л яамдуудад яг одоо төсвийн төлөвлөлтийг бид нар одоо төсвийн хязгаар нөгөө хуулиараа олон цаг өдрүүдтэй шүү дээ бид нар те төсөөлөл 3 сар тэгэл 6 сарын хэдний дотор батлуулах тэгэл дараа хилцүүлэх дараа их хурл өргөн барих те тэр энэ бүх үе шат эхлэхээс өмнө одоо магадгүй бид нар 24 оны төсвийн төсөөлөл дээр юм уу яг энэ жилийн 23 оны одоо төсөв яг хилцэгдэж байгаа. Тэгэхээр энэ цаг үед тодорхой одоо та бүхнээс нэг удирдамж юм уу чиглэл юм уу төсвийн байгууллагууд дээр явуулаад эхний оролдлогыг яг хийсэн юм уу тохиолдод одоо гарч ирж байна. Тийм бид нар 2000 сая 2 ерөнхийдөө ингээ хуулиараа болоод бид нар 6 сарын 1-ийн гэхэд төсвийн хязгаараа батлуулаад эх жилийн төсөв боловсруулах явцыг эхлүүлж байгаа. За тэгээд төсвийн ерөнхийлөн захирагч нар руу бид нар удирдамж явуулна. За ингээд эх жилийн төсвүүдээр бол ингээд хамгийн онцлог бодлогууд бол ийм байна. Ийм чиглэлээр ингээд төсөө ингээд боловсруулж ирнэ гэх. Энэ дээр бол гендрийн мэдрэмжтэй төсөөлтийг хийх суур бүтэц байна уу гэдэг дээр бид нар бүх төсвийн ерөнхийлөн захирагч нар руу удирдамжин дээр асуулга явуулсан. За ингээд танаа дээр жишээлбэл гендрийн яг ингээд салбартай ч холбоотой гендрийн хууль тогтоомжууд байгаа юу? Та тэрийг мэдж байна уу? Яг гендрийн асуудал хариуцсан оронтой байгаа юу? За тэгээд энэ дээр бид нар та нартай яаж тусалж болохоор байна вэ? Яг гендертэй холбоотой ямар төсөөлөх хөтөлбөрүүд танаа дээр хэрэгжиж байна? Хэдэн төгрөгийн төсөөлөх хөтөлбөрүүд хэрэгжиж байна гэх нэлээд олон тийм хуудас санал асуулгыг төсвийн ерөнхийлөн захирагч нараас авсан. Тэгээд бид нар тэр бүх мэдээллүүдийг аваад үн шинжилгээ хийсэн. За тэгэхээр дараагийн бидний хийх гэж байгаа асуудал бол одоо хоёр туршилтынхаа хөтөлбөр дээр бид нар ерөнхийдөө яаж одоо энэ аргачлалыг нэвтрүүлэх вэ гэдэг үндсэн аргаа олж авсан гэх юм уу та. Тийм учраас бид нар дараагийнхаа төсвийн ерөнхийлөн захирагч нар руу ингээд сонгож авч одоо ингээд хүрээгээ нэлээд тэлж ажиллахад бэлэн болчиход байж байгаа. Баярлалаа залбаа даргаад гендрийн мэдрэмжтэй төсөөлтийг төлөвлөх, хэрэгжүүлэх хянал шинжилгээ хийх. За тэр дундаа тайлагнах гэсэн энэ бүхий л процессын үе шатанд өнөөдөр Монгол улс төсвийн байгууллагуудаас эхлээд энэ манлайлалыг олол эхлүүлж байгаа. Тэгэхээр олон улсад бас энэ одоо гендрийн мэдрэмжтэй төсөөлтийг төлөвлөж хэрэгжүүлээд маш өндөр хөгжилтэй орнуудын одоо жагсаалтад хөгжих гол одоо үндэс нь бас шалгуур үзүүлэлтүүд нь болсон энэ арга зүй аргачлалыг болол Монгол улс болол нэвтрүүлээд эхэлсэн ийм сайн туршлагыг өнөөдөр та бүхэнд болол танилцууллаа. Тэгээд цаашид энэ маань төсөвлөлтийг мэдээж бид нар үндэсний хэмжээнд нэвтрүүлээд төсвийн төлөвлөлтийг ол хийхэд үндэсний хэмжээнд бас бид нар чадварыг бас нэмэгдүүлэх юм хэрэгцээ шаардлага байгаа гэдэг энэ асуудлаар бол дараагийн дугаартаа та бүхэнд хүргэн ингээд өнөөдрийн дугаар үгээр өндөрлөж байна. Өглөө хөтөлбөр үргэлжилж байна.